Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх Нобелийн хуралд дэлхийн 195 орны төлөөлөл оролцож байна. Дэлхийн удирдагч нар энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэ гэрээ хэлэлцээрийг үзэглэх юм. Өнөөдөр 147 орны төлөөлөгч үг хэлэх юм байна. Францын тал өнөөдөр энэхүү хурлыг галбиосоор нээж үг хэлнэ. Нобелийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баг хурлыг тохиолдуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал дэлхийн олон хотод өрнөж байна. Цөөхөн хоногийн өмнө террорист халдлагад өртсөн Франц улсад уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалч өрнөсөн байна. Өчигдөр жагсагчид цагдаа нарын өдөөс шил лаз зэргийг шийджээ. Энэ үеэр цагдаа нар 174 хүнийг баривчилж төр саатуулсан байна. Ард түмэн болоод иргэний нийгэм уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг шаардж байгаа нь сайн хэрэгэ. Гэхдээ энэ жагсаалыг ямар ч тохиолдолд тайван замаар явуулах ёстой. Франц улс цөөн өдрийн өмнө дэлхийн нийтийг зочирдуулсан аимшигт халдлагад өртсөн. Тиймээс бид энэ хурлын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалтаа бэхжүүлсэн. Гэсэн ч жагсагчдыг хорж цагдах амаргүй байна. Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хуралтай холбоотой бүхий л эсэргүүцлийг хоригдсны дараа Францчууд Парисын төв талбайд олон зуун хос гутлыг игнүүлэн тавьж эсэргүүцлээ тайван замаар илэрхийлжээ. Түүнчлэн Австралийн Сиднейд өнгөрсөн амралтын өдрөөр олон зуун хүн жагсаж баасан гарагаас хойш өснө нэмэгдэж буй нүүрс төрөгчийн бохирдлыг хязгаарлахыг шаарджээ. Үүнээс гадна Бразилийн Рио де Жанейро, Америкийн Нью-Йорк, Мексикийн Мехико, Солонгосын Сөүл, Германы Берлин, Бельгийн Брюссел зэрэг хотуудад үүнтэй адилхан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэхүү хурлын үеэр Франц болон энэтхэг улс хамтран халуун орны бүсүүдийг нарны эрчим хүчний системд холбох зорилготой дэлхийн холбоог бий болгох тухайга зарлах юм байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний судалгааны санхүүжилтийг хэлэлцэх болон дэлхийн дулаарлын дундаж температурыг Цельсийн 2 градуст хүргэж бууруулах талаар чухал гэрээ хэлэлцээрүүдийг хийх юм.